За нүд жоох өвдөд нүдний шил зүвчлээ шүү манайхаа. За энэ удаа та бүхэндээ нэг мэдээллийг хэлэх гээд бичлэг хийгээ сууж байна. За 1 million challenge-ийг та бүхэн маань хийж исэн мэдж байгаа тий. За 1 million challenge-ийг хийж явах хугацаанд нэг том алдагдлыг би бол хүлээсэн. За энэ алдагдал маань Монгол мөнгөнд бодоод үзэхгүй нийтдээ 500 сая алдагдлыг бол хүлээсэн. За ингээд 500 сая алдагдлыг хүлээгээд сэтгэл зүйн хувьд бол нэлээд хүнд хэцүү цаг үеийг болтууллаа. Яг одоо бол миний сэтгэл зүйг тайван амгалан маш сайхан байна. Яагаад вэ гэвэл бүх алдагдлаа нөхсөн нэмээд ашигтай байгаад талтай бүх зүйл одоо сайхан байна. Тэгээд энэ алдагдлыг нөхсөн одоо үндсэн хөдөлгөөнөө болон тухайн үед яг ашигтай явж явах үеийн сэтгэл зүйгээ та бүхэндээ нэг товчхон танилцуулъя. За миний хувьд энэ алдагдлыг нөхөхдөө ойлгомжтой хөдөлгөөн болон цаг хэмжээ үндсэн ашигладаг нөхцлөө одоо ашиглаад үндсэндээ оолын захиалгыг бол өгсөн. За ингэхдээ үндсэн хөдөлгөөн пулбак, шилжүүлэгчийн хөдөлгөөн пулбак үндсэн хэмжээгээд ойлгомжтой хөдөлгөөн үүсчихсэн. Ойлгомжтой хөдөлгөөний шилжүүлэгчийн 8 баталгаа, за миний ашигладаг нөхцөл, ойлгомжтой хөдөлгөөн цаг хэмжээтэйгээ давхцажсэн гээд маш олон одоо энэ нөхцлүүдийг энэ маань хангаж байсан. Тэгээд энэ үүднээс би бол энэ захиалгыг бол сэл захиалга өгсөн. За энийг би бол одоо паблик чаналда яг тухайн цаг үед нийтэлсэн та бүхэн маань бол бас мэдэж байгаа. За тэгээд хөдөлгөөн маань доошоо явсан. За энэ хөдөлгөөн ойлгомжтой хөдөлгөөн бол доошоо явж байсан. Тэгээд тухайн ойлгомжтой хөдөлгөөн доошоо явж явах үед бол сэтгэл зүйн хувьд бол нэлээд одоо савлсан мэдээж томлоод өгсөн тултай тухайн хөдөлгөөн богино хугацаанд их хэмжээний ашиг өгөх, богино хугацаанд их хэмжээний буцаад нөгөө жижиг дансан чинь одоо тухайн баланс илүү багасгах гэдэг ч юм уу тийм одоо зүйлүүд нэлээд байсан. Тэгээд нэлээд хүлээцтэй хандсныхаа хүчинд бол 80,000 USD-ийн ашиг бол хийгээд хаасан. За ингээд үндсэн алдагдлаа бол ихэнхийн нөхсөн. За дахиж одоо скалп хийгээд тухайн алдагдлаа нөхөөд нэмээд бол юм ашигтай хаасан. За ингээд бүх зүйл одоо сайхан байна. Альва нэгэн зүйлийг бидэд магадгүй алдаж байгаа бол та бүхэн маань бууж өгч болохгүй шүү. Тэгээд тууштай байгаа нэг нь ялдаг гэдгийг бол би одоо бүхэл цаг хугацаанд бас ойлгож явна. Тэгээд та бүхэн маань бас тууштай байгаад валютын зах зээл байна уу, альва нэгэн одоо бизнес байна уу, альва нэгэн зүйлдтэй одоо тууштай байгаад эцсийн үзээсэй гэж бас хүсэж байна. За ингээд бүгдэнд нь амжилт хүсье.